Сайн байцгаана үзэгчдээ хөгжөөн цэнгийн Чакаг нэвтрүүлгийн амралтын өдрийн дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болоод байна. За тэгэхээр манай өнөөдрийн нэвтрүүлэгт хар совдны нууц киноны уран бүтээлчид хүрэлцэн ирсэн байна. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За тэгэхээр Чакаг нэвтрүүлэг 3 үеэс бүрдэж байна. Эхний үе танин мэдэх үеийн үе, хоёр дахь үе чадвал ол гэдэг шинээр үе нэмэгдэж орж ирж байна. Тухайн үед нь тайлбарлаад өгчээ. Хамгийн сүүлийн 3 дахь үе бол амны хайрцаг унших гэдэг 3 үеэс бүрдэж байна. За тэгээд оролцогчтой танилцуулъя. Хамгийн эхний суудлал дээр соёлын тэргүүний ажилтан жүжигчин Алтан Шагаа. Соёлын тэргүүний ажилтан жүжигчин Баярбат. Туслах найруулагч Эрхэн Бүрэн. Хэрэглүүлэгч Алтан Дуулга. Киноны гол дүрийн жүжигчин Бүсгүй Номон Цэцэг. Ерөнхий оператор Амар Төвшин. Графикч Инх Баатар. Туслах оператор Гүн Баатар. Тууны туслах найруулагч Пүрв. Соёлын тэргүүний ажилтан жүжигчин Дэлгэр сайхан нарын бүрэлдэхүүнтэй хүрэлцэн ирсэн байна. За. За тэр кино маань сая 5 сарын 1-ний өдөр нээлттэй хийсэн байгаа тийм. Хүмүүс тэр хүлээж авч үзэж гэн. За тэгээд ихэр хугацаанд хийгдсэн кино юм болоо. Шагаа. За энэ кино маань 5 сарын 1-ний нээлттэйгээ дамжтай гараа явж байна. Манай үзэгчид бас нээлтэн дээрээс ахуулаад одоо нэлээд бас хүлээлттэй байснаас анзаарэгдэж байлаа. За киноны хувьд бол тэр Вьетнамын Ханой, Дананг гэдэг одоо хоёр том хотод зураг авалтаа хийсэн. Монгол 90% зураг авалт бол тэнд хийсэн. Монгол бол 10% зураг авалт хийсэн. Ерөнхийдөө киноны санаа бол одоо үндэснийхээ одоо өв соёлыг Монголынхоо их өв соёлоо одоо байх ёстой газар нь байлгая гэж тэр 14-р зууны үед алдагдсан тэр үнэтэй өв соёлоо Монголын одоо хэсэг бүлэг тийм зоригтой залуучууд тэр харь бол одоо Вьетнам орноос буцаан одоо эх орондоо авчирч байгаа тухай энэ кинон дээр бол өгүүлдэг. Тэгээд тэнд очиод хэрхэн хөглж байгаа тухай тэр зүйлийг авчрахын тулд ямар их одоо алын явдлуудыг бас туулж байгааг энэ кинон дээрээс харах боломжтой. Тэгээд кино маань одоо бүх кино театруудаар амжилттай гэдээ гараа явж байна. Хичнээн уран бүтээлчид орцсон юм болоо. За кинонд бол нийтдээ яг оролцсон хүний тоо гэх юм бол маш олон л доо. Тэр юм баг одоо 100 хүн баг байгаа байлгүй тийм. Тий. Яг киноны уршаа яг Вьетнамд очиж зураг авалт хийсэн нь бол 14 хүний бүрэлдэхүүнтэй бид нар яваад ирсэн байгаа. Тэгээ энд ирээд одоо манай графикч шүү одоо бас киноны одоо үндсэн усуд хөгжим найруулгаас ахуулаад хүмүүс бас нэмэгдсэн. Тэгээ нийтдээ яг кинонд үндсэн яг киноны уран бүтээлч гэх юм бол 30 том байгаа. Тэр Вьетнамд 90%-ийг хийсэн гэж байна тийм. Тэр нэлийн халуун орн. Тэнд одоо кино хийхэд бас хэцүү зүйлс байсан уу? Дэлгэр сайхан. Бид нэрийг нөгөө сэрүүнийх нь үлэрлэх юм да. 2 сарын сүүлээр явсан болохоор тэнд харьцангуй сэрүүх юм байлаа. Тэгээ угаасаа тэнд чинь Вьетнам халуун орн гэхэлэр амар нар шараад байдаг юм байна. Жог бөхчмөл байт юм байна. Хүмүүс тэнд очихоор борлоод харлаад илж байгаа гэлээ. Тэр болохоор тэр нөгөө далайн давстай салхи. Таны хувьд тэнд хар совд хайж явсан уу? Байрныхаа хар совдаг хайж явсан уу? Тэ хайж явсан уу? Одоо хэлчихье. Чи хар совдоо сонгох юм уу? Айсуудын цооноо голоосон яг одоо ший. Хайж манай байрны хар совдоо юу? Тэнд би аль тийм хар совд чайсангүй, байрны хар совдаг чайсангүй Монголынхоо түүхэн үнэт өв соёлыг авчрахын тулд тэрийг хайж явсан. Байцаал өгöd байгаа маш. Би хайж явсан. Үнэн гэж. За тэгэхээр Баярбатын хувьд бас нэлээд олон кинонд бас тоглодог тийм. Энэ кинонд яагаад тоглох болсон? Тэгээд киноны саналыг хэн тавьсан тийм? Ахыг гэсэн л дээ. Авриг авшиг. Ийм болсон. Би энэ хүү кинон дээр би генерал Бата гэдэг дүртэй тоглосон. Эсрэг талын дүр байсан үгүй тий. Одоо эсрэгч байгаа үе, эрэгч байх үе. Тэгээ эн чинь ерөөсөө хамгийн гол учир нь Монголын одоо дөрвөн залуу тий. Одоо харь орноос үндэс зүйл авчрах гэж байгаа тухай болохоор тэгээ бас эсрэгч дүр болж байлаа, эрэгч дүр болж байлаа. За тэгэхээр таны мэдхийн үе маань эхлэхэд бэлэн болоод байна. Таны мэдхийн үе дээр
бидний зүгээс 2 асуултыг асууна. За шумуул хүний юунаас шалтгаалж цус сордог юм болоо гэж байна. За мэдээж өөрийнх нь хүнс бол цус байгаа тий. Тэгэхээр яг юунд татагдаж хүний цус сордог юм болоо гэсэн асуулт байна л да. Шумуул. Тэгэхээр хоорондоо хэлэхгүй энэ өрсөлдөө учраас тий. Энэ чи хөгжилтэй асуулт бол биш үү? Хөгжилтэй асуулт биш. Таны мэдхийн асуулт. Тий. Тэгэхээр яаж болох вэ? Хоорондоо нэгэндээ будаа идүүлж болохгүй. Оноогоор өрсөлдөж байгаа хамгийн төгсгөл дээр 500 мянган төгрөгийн шагналтай байгаа учраас 500 мянга. Тий, 500 мянган төгрөгийн шагналтай байгаа. Ивент тэтгэж байгууллагын зүгээс 500 мянган төгрөгийн шагналыг оруулж ирж байна. Болоогүй зэрэг өргөн. Зэрэг өргөн. Алтаншагаа Баярбат хоёр маань өөрсдөө зурцсан юм аа та тий. Тэгсэн. За, биеийн хурд үнэр хөдөлгөөн гинүү. Яг нэг л зүйл байх хэвээр. Аль нь болоо? Биеийн хурднаас шалтгаална гэхээр одоо биш энд нөгөө хүний хөдөлгөөнөөс шалтгаалж шумуул. Хүний хөдөлгөөний биеийг яадаг юм байл л да. Би яг нэг уншижсэн байхгүй. За. Тэгсэн чинь яг шумуул бол өөрөө нөгөө хүн чиг удаан хөдөлгөөнтэй учраас тэр хөдөлгөөнийг дээрэс нь одоо тэр нөгөө хүн архиусан үед одоо ялангуяа биеийн температур өсдөг. Температур ихсдэг учраас эдийг сурдаг. Тэгэхээр үнэр бол хамгийн гол юм байна. үнэр гол гэж үзэж байна уу те. За одоо хөдөлгөөн үнэр юм. Хариултыг өөрчлөхгүй шүү. За эрхэм бүрэн алтан доол хоёр маань үнэр гэсэн байна те. Үнэр штэ. За яагаад? Яг гэвэл шумуулын тос мас төрчгөр шиг. Тос мас төрчгөр шиг шумууд ирдэггүй штэ тий. Тэр үлддэг гэж боддог. Үгүй. Шумууд үнэртэй яаж. За тос төрчгөр ирдэггүй. Ер нь тосыг бол та үнэртэй л холбож үзээд байна уу те. Ямар ч тосыг. Үгүй яг хөтэ өөр үйлчлэгтэй байгаад байх л да. За. Асуулт юм байхгүй юу? Шумуул хүний юунаас шалтгаалж цус сурдаг гэж байгаа юм. Шумуул бол ерөөсөө ганцхан хүний цус сурдаг юм биш байхгүй юу? Тэр хоол хүнсний хэрэгцээг хангахын тулд л цус сурдаг гэж таарч байна. Тийм шумуул. Эмэгчин шумуул, эрэгчин шумуул хоёр эр шумуул нөлөө, эм шумуул нөлөө зөвхөн өвс ногооны шимшүүс сардаг гэж сонсчихсон. Тэгээ энд гэр минь бичиг болохоор шууд аль нэг хүүснийх нь бол хүний цус. Ер нь цус сардаг гэсэн. За тэгэхээр таны хариулт бол та бүхэн хоол хүнсний хэрэгцээ. Тэгээ хоол хүнсний хэрэгцээгээр мэдээж харин тэд чинь шилсэн байгаа мэдээж асуулахаар мэдээж. Тэгээд доор нь юу гэсэн байгаа юм бэ? Хан голын хоол хүнсний хэрэгцээг хангахын тулд хийж байгаа юм. Хангахын тулд гэж байгаа юм. За хоол За үлдсэндөө л гээд ойлгож байна тийм. Одоо өөрийнхөө хэрэгцээг л хангаж яах гэсэн үг. За үлдсэндөө гэж. За дараагийн баг болох Гүнбаатар, Инхбаатар хоёр маань муу бүлгийн цус гинүү. За муу бүлгийн цусыг сардаг. Юуны сонсохдоо ер нь шумуул бас нэг одоо юу гэдэг эрүүл цус сардгүй гэж нэг сонсч байсан. Зүгээр яг тэгвэл ер нь тэрийг мэдрээл сарчдаг. цусыг бол амсч ижил сарна гэсэн. цааш нь сарна. За энэ онцгой байна гэдэг ингээд яваад байгаа юм байна тийм. Тэгэхээр амтандаа байх юм байна. За тий ер нь Амт гэж ойлгож юм байна. За таны хувьд бол Дэги уух хоёр үнэр гинөө тий. За өөр нэмж хэлэх тайлбар байна уу? Одоо юу байх вэ? Хүмүүс ярьж. За тэгэхээр бүгдээрээ зөв хариултыг дэлгэсэн дээрээс үзье. Шумуул зарим хүнийг улаан ирээн болгочход заримыг нь бараг хаздаггүй. Цус муутай хүмүүсийг хаздаг, цус сайтаг нь хаздаггүй гэх мэт олон янзын домог бидний дунд байдаг. Тэгвэл яг ямар хүнийг шумуул хаздаг юм бол? Шинжлэх ухааны судалгаагаар үүнийг олж тогтоосон байна. Шумуул нь хүний ялгаруулдаг үнрээс болж хаздаг болохыг тогтоожээ. Хүн бүрээс өөр үнээр ялгардаг нь гений бүтэцтэй холбоотой байдаг. Адилхан гений бүтэцтэй эхрүүд болон төрсэн ах トゥ хүмүүсийн шумууланд хазуулах магадлал яг адилхан байсан нь эрдэмтдийг энэ зүг рүү анхаарлаа хандуулахад хүргэсэн байна. Ямар ч тач эрдэмтэд хэд хэдэн төрлийн шумуул дээр туршилт хийснээр тэд үнэрэнд татагддаг гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. Судалгааны багийнхан шумууланд огт хазуулдаггүй хүн гэж байхгүй, хэнийг хаана хазах нь шумуулын төрлөөс хамаарч өөр байдаг гэж ярьсан байна. Үнэр байсан байна. За мэдээж зөв хариултыг өгсөн бүх багууд оноогоо авах боломжтой. Тэгэхээр зэрэг танаа багаас 1 2 5 дугаар багууд 2 оноог авч чадлаа. За тэгэхээр оноонуудаа сайн цуглуулж явах хэрэгтэй. Хэд оноог нэ? 2 оноо авч байна. А2. Манай дараа илүү байхгүй. Тэгэхээр 3 4 дугаар баг бол оноогүй явж байгаа гэсэн үг шүү дээ. Үзэж байгаа үзэгчдээ бас сонирхолтой байх үүднээс сонирхолтой мэдээллүүдийг бас багтааж асуултуудыг тавьж байгаа. Дараагийн асуулт ямар асуулт байх юм бол махчин үхэр аль улсад байдаг вэ? За саяхан зургатаар гарч ирсэн та. Махчин үхэр гэдсэн. Энэ бол гэхдээ яг тийм төрлийн үхэр биш. Зүгээр өвсөдөө явдаг үхэр. Тэгээ нэг өглөө тий. Нэг өглөө боссон чинь хоньыг нь идсэн байна гэд
Тэгээ одоо бичлэгийг та бүхэн дараа үзэх бол. Манайд ч бас Монголд бас хэдэн жил зод боллоо шүү дээ. Тэгэхээр нэг телевизээр харж ирсэн нэг өөрхөн хөдөөгөрч зод болсон чинь зарим нэг малынхаа сэгийн нэг гадлын хайрс юу шүү дээ хатцсан юуг ингээд идж байгаа дүрс харагдчихсэн. Тэрийг яг нэг мэдээллүүд нь мэдээлэл харахтаа ингээд зод болоод малаа идж гэнэ гээл айгууд бас хүнд сонсогдчихсэн. Тэр бол биш л баг л та тий. Тэр биш. Тэгтээ яг бүр мах идсэн бүр юм. Махыг нь идсэн гэдэг ингээд идсэн үзүүлсэн байдаг. Бүгдээрээ нэг нь ч мэдэхгүй байгаа юм бол зөвхөн твийг нь хэлчихэ. Бүр амарчилж байна. Тв. Аль нэг твийг. Тэр твдэл ийм амтан байж магадгүй гэдэг. Төхүүлээд тий. Та бүхэн төхүүлж. Аль нэг твийг л бичих хэрэгтэй байна. Улсыг нь бичин гэвэл хэцүү шүү дээ тий. Та бүхэн бас мэдэхгүй юм чинь. За, Алташаага Баярбат хоёр маань Австрали тв гэсэн үү? Австрали твд махчин өхөр байж магадгүй гэж үзсэн үү? Магадгүй. Буудж. Юу Америкт Эрхэн бүрэн Алтан дуул хоёр маань Америк тв. За, Америк тв. Танах бас Мексик, Өмнөд Америк гэсэн үү? Өмнөд Америк. За. Мексик гэж бодож байгаа. За, танах бол Австрали гэсэн байна тий. Гүнбаатар, Инхбаатар хоёр маань. Африкийн хоёр нэг. Африк. За. Африк бол хамгийн магадлалтай байхгүй. Африк бол хамгийн магадлалтай. Ямар хонь байна. За тэгвэл бүгдээрээ дэлгэцэн дээрээс зөв хариултыг харах боломжтой. Кен улсын нэгэн фермерийн аж ахуй эрхлэгч Чарльз Мамболео айдас хүргэн зүйл олж харсан талаараа хэвлийнхэнд мэдээлжээ. Тэрээр тижээж байсан үхэр нь хашаан дотор байсан хоньыг нь идэж байхыг харсан байна. Үхэрдээ байнга шин өвс ус их хэмжээгээр өгсөн боловч огт идээгүй байна. Хэдэн өдрийн турш хоньны араас хөөцөлдөд байсныг нь гайхсан ч төдийлөн тоогоогүй байна. Гэтэл нэг өглөө үхэр нь хоньыг нь идчихсэн байв. Одоогийн байдлаар мал эмнэлгийнхэн энэ талаар ямар нэгэн тайлбар өгөөгүй байна. Кен улс бол Африк твд байдаг байх гэж бодож байна. Зөв үү? За. Аргагүй тэр өөрсдийнхөө улсыг бид. 5 багаас ганц баг Нугаа хаймыг мэдчих галтай. буудж ижил авлаа да тий. Энэ бол шинжлэх ухааны үндэстэйгээр яасан л та. Яг тэгвэл Африк төв чинь тийм мал ах үхтэй. Дээрээс нь өвс ногоон тийм шим муутай баг байдаг учраас шин тижэл муутай байдаг учраас тэгсэн тийм байна. учраас юу мах бас Таны мэдхийн даалгавар дээрээс танаа 5 дугаар баг 4 оноотой бусад 1 2 дугаар баг 2 оноотойгоор өндөрлөж байна. Дараагийн багууд үе дээрээс олж маань оноогоо нөхөд авах боломжтой. Дараагийн үе. Чаках нэвтрүүлгийн 2 дахь үе болох чадвал намайг ол үе эхлэж байна. Тэгэхээр энэ үе дээр бол 1 минутын хугацаанд Алтан шагаа маань нүдний хаалттайгаар энэхүү бөмбөгийг эдгээр аянгууд дундаас олоод тэр сандал дээр байгаа аянгууд хийх ёстой байна. Хэрвээ хийж амжихгүй тохиолдолд Баярбат маань тогийн цохиулах ёстой. Тэгэхээр зэрэг Баярбат бол нүдний хаалтгүйгээр шууд хараад за эндээс яг ийшээгээ алах баруун зүүн тийш алах гэдэг бүгдийг нь зааж чиглүүлж өгөх болно. Тэгэхээр Алтан шагаа бол зөвхөн сонсголоороо сонсоод баруун зүүн тийш мэдрэмжтэй явах хэрэгтэй юм шүү дээ тий. За тийм ээ. За тэгээд би л нөө. Бидэ. За хаалтаа. За. Хаана хийж байгаа вэ? За. Явлаа. Чигэр. Жогон бараад шээ. 1 минутын хугацаа. Оцсон шагаа. Шүмө дондор битээ чимээ болгоорой. Зүүн тийшээ. Зүүн. Чигэр. Стоп. Жогон баруу. Чигэр. Жогон зүүн. Чигэр. Стоп. За яг доорч байгаа шүү. Баруун хөлний чинь урд жоохон гараа өгч та наадхан төрч байгаа. За жоохон зүүн тийшээ. Чигэр жоохон зүүн тийшээ. Чигэр баруун тийшээ. Жоохон баруун. Жоохон зүүн. Чигэр гэлзар чигэр жоохон баруун. Жоохон бар биш зүү. Би ямар тэнэг юм бэ? Зүү байсан шүү дээ. Уг нь бол нэгэн сайн явж исэн те. Зээ баруун гэж зүүн. Зүгэн дээр шагаа маань санамсаргүйгээр бас шууд цогмолтой тий. За.
Өмнө тоглож цохолж ирсэн үү? Цохолж ирсэн. Цохолж ирсэн. Ажиж байгаа шүү. Атайда. Татагайда. За дараагийн багийн тест нэрж байна. Дараагийн бата нэрийг 6 секунд үлдсэн байхад харамсалтайгаар аяга унгааснаар Баярбат маань тог авсан байгаа. Тэгэхээр дараагийн баг болох Эрхэн бүрэн Алтан дуулах хоёрын баг гарч ирсэн байна. Алтан дуулах тогон дээр сууж Эрхэн бүрэн маань бөмбөгийг олох хэрэгтэй байгаа. Бил нөө? Билээ. Билээ. За ингээд за жижиг явах хэрэг жижиг явах. Том хэрэг нөгөө төрөө шүү зэ. За. Баруун гар тийш эргээ. 3 2 1 за жижигэн баруу, жижигэн баруу. Баруу, жижигэн баруу. За яв, шагаах шиг яв. Жижигэн. Дахиад баруу. Баруу. Хурд яваадаг өө. Хурд. За зүүн, огцон зүүн. Зүүн. Аа чигээр яваадаг. Баруу эргээ. За яг чанга чигээр яваадаг. Ой. За дахиад баруун гар чи. Жоохон чи. За яв. Зүүн гар чи. Жоохон ирч. Ой. За зүүн. Чигээр яваадаг. Дахиад зүүн. 30 секунд үлдэж байна. Зүүн чигээр яваадаг. Баруу, огцон баруу. Баруу. Яв. За чигээр яв. Чигээр. Үгүй. Чигээр яв. За зүүн. За яг дорч байгаа шүү. Баруун гар талч байгаа. За наа ягач байгаа шүү. За тгий. За яв. Чигээр яв. Шууд чигээр. Зүүн. Чигээр. За том алах. Том хоёр алах. Гүүгээ чаяа. Сүүлдээ амчаа том алхаад явчихсан. Хоёр дахь баг болох Эрхэн бүрэн Алтан дуулах хоёр маань бас харамсалтайгаар минут дуусах үеэр бас том алхаж байгаад тогон цохиуллаа. Тэгэхээр оноогоо авч чадсангүй дараагийн баг болох Намун цэцэг амар төвшнээр гарч ирсэн байна. Намун цэцэг тогон дээр суусан. Эрхэн амар төвшин маань бөмбөг олох хэрэгтэй байгаа. За ингээд амжилт хүсье. 1 минутын хугацаанд бөмбөгөө олоод сандал дээр байгаа ягтаа хийх хэрэгтэй. За цагаалаа. Баруун хөлөөрөө жоохон шигээрээ. Баруун хөлөөрөө. Нөө. За. Том алхалтаас. За гişиг. Мэгшхөө. За. Одоо тэг хөлөө дээшээ сайн өргөөрэй. Зүудэ тавих зүгээр үү? Нөгөө хөлөө сайн өрг. Ой. Яасаг. За шууд дахиад сайн хөлийнхаа яг тавь. Гэтэ жоохон уушаа тавиарай. Өсгөний юм. Унгасаа. За. Одоо чигээрээ яваарай. Чигээрээ. За. Абежаа жоохон юу ч баруун тишээгээ. Одоо чигээрээ. Хэрвээ аяга унгаасан тохиолдолд одоо зүү. Намун цэцгийн дараас таг очно. Явсан уу? Зүү яваарай. Баруун. Одоо жоохон уршилж байгаа баруун. Оо. За. Зөвлөсөн уу? Өө яа тэрийг бичээ тэгээд том асуулахгүйсэн дахиад. За стоочлаа. Амар төвшөө хоёр маань харамсалтайгаар бас даалгавраа биелүүлж чадсангүй дараагийн баг болох Инхбаатар Гүнбаатар хоёр маань гарч ирсэн байна. За тэгээд хоёр баатар маань бөмбөгөө олох ёстой. 1 минутын хугацаанд бөмбөгөө олж чадаагүй тохиолдолд таны дараас тог очно гэж байгаа тий. За биелнэ үү? Билээ. За билээ. Нэг цаг явлаа. За чигээрээ. Ой. Зогсоорой. Багаар барам зүүн. Ой чиг зогс. За одоо чигээрээ. Чигээрээ явж. За барам. Зүүн. Чигээрээ зүүн. За чигээрээ. Маш боломжийн газар авч байна. Барам. За ой хитэрсэн шүү. Буцаад. За чигээрээ. За. Цагаас доор. За зүүн. Чигээрээ. За одоо нөө хажуу тийш ингэж нэг том алах штэ. Баруун дараа. Нөө нэг тэгээ хөлөө тавь. За яг наа хөлний чин доор байгаа шүү. За баруун гар доор чин хоошо. За яг наа чин байна да. За ямар ч бөмбөг. За урагшааны том алах. За наа чин урд чин бөмбөг хийдэг юм нэгэ. Болно. За хийгээч урд хийгээч.
Амжсан тооц ёо. Амжилтгүй байт юм бэ? Амжсан. Энхбаатар Гүнбаатар хоёр маань амжилттай минутанд амжиж бөмбөгөө олоод аягандаа хийсэн тул багт нь 2 оноо өгч байна. За дараагийн хамгийн сүүлийн баг болох дууны туслах найруулагч Пүрэв жүжигчин Дэлгэр сайхан гарч ирсэн байгаа. Дэлгэр сайхан маань бөмбөгөө олох ёстой. Пүрэв маань тогон дээр сууж байгаа. За бил нөө. За бил. Билээ. За. Амжилт хүсье. За баруун. Баруун үр. Цаг явсан. 100 гарт руугаа. Ой. Яаж нэ? Ата үрг ахаад үр. Ёолоо. Яа бэцэг наад яг урлаад ийгээ хойж. Ивтэг. Ивтэг аваа. Дэс өрг. Зөөд өргөд за ахаад өрг. За нэг алхалтай хийх. За явсан. За. Нас. Жоо нааш дэвч. Ахаа жоо нааш. Ахаа жоо ууршилж. За хөлөө. За одоо яг хажууд нь дээр. Цаа өргөө. Хойлын хөлөө цаа өргөөрэй. Маач. Одоо тэ. Ой. За. Бүгдээ аягаа очиж. Унгаалаа тий. Уг нь бол яг бөмбөгөө олж ирсэн. Хамсалтай үзэгчтэй чадвал намайг ол уй маань өндөрлөж байна. Энэхүү үе дээрээс зөвхөн 3 дахь баг болох Энхбаатар Гүнбаатар хоёр маань 2 оног авч чадсан байна. Бусад багууд маань хараахан оноо авч чадсангүй. Хамгийн сүүлийн үе болох амны хайрцаг унших үе дээрээс маш олон оног авах боломж байгаа. Хөгжөөнцгийн чакаг нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарт хар сувдны эрэлт адал явдалт инээдмийн киноны уран бүтээлчид оролцож байгаа. Үгээ таалахаар Пүрэв маань суусан. Үг таахаар Дэлгэр сайхан маань суугаад байна. За тэгэхээр Дэлгэр сайхны чихвчэнд бол маш чанга хөгжим явна. Тэгэхээр зэрэг юуч сонсохгүй. Пүрэв маань хамгийн гол нь ойрлолч ч юм уу эсвэл яадаг ч юм уу ямар нэг аргаар өөртөө өгсөн 10 үгээ таалах хэрэгтэй байгаа. Анхаар цаг явлаа. Лигдэн. Эхэлсэн үү? Лигдэн. Лигдэн. Цаг агаар. Нар. Цаг агаар. Дэлхий. Цаг. Цаг агаар. Агааргийн зүү. Агаар. Цаг агаар. Дүрслэхгүй шүү. Нар. Цаг агаар. Юу цэцэхгүй? Сэлинг. Мэдка. Нинжа. Сэлэм. Нинжа. Жад сэлэм. Нинжа. Энэ нинжа. Мэдгүй юу ч ойлгохгүй. Шүхэр. Шүхэр. Үник. Үлгэр. Үхэр. Дүрслээд ч ойлгохгүй байх шүү. Үхэр. Баг дуус. Дүрслэж болохгүй. Багт уус. Мор унах. Уус. Багт уус. Багт уус. Цаг дуусч байна. Аялал. Өмнөх оролцогчд болох Пүрэв Дэлгэр сайхнаар маань 10 үгийг 1 минут 30 секундын дотор таах хэрэгтэй байсан боловч нэг ч үгийг тааж чадсангүй, багтаа оноо авч чадсангүй. За тэгэхээр дараагийн баг болох Энхбаатар Гүнбаатар хоёр маань гарч ирсэн байна. Та хоёр дамжилт хүсье. 1 минут 30 секундын хугацаанд 10 үгийг буюу 10 оног авах боломжтой. Анхаар цаг явлаа. Өрөм. Хөгжим. Өрөм. Үхэр.
Өрөм. Чан. Өрөм. Дахиад хэлтэй. Өрөм. Мор. Бишээ. Өрөм. Хоол. За. Нүүрс. Нүүрс. Түүх. Нүүрс. Юу гэнэ? За байж байгаарай. Цаг явж байгаа. Зомби. Самар. Зомби. Ном. Зомби. Зомби. Ном. Зомби. Өөр амархан үг байна уу? Өрөм гэж амархан үг байна шүү дээ. Өрөм. Өөр ас. Нэг үсгэр нь. Ир. Им. Амс. Амс гэж. Шаавж. Цаг явж байна. Бразил. Мэлхи. Хөлдөөгч. Энэ бүтгүй. Юу ч өгч. Хөлдөөгч. Цаг дуусаж байна. Тоёта. Нохой. Өмнөх багийн Инхбаатар Гүнбаатар хоёр маань бас нэг ч оноо авч чадаагүй. Дараагийн баг болох Намун цэцэг амар төвшин нар маань гарч ирсэн байгаа. 1 минут 30 секундын хугацаанд 10 үгийг таалах хэрэгтэй байгаа. Цаг явлаа. Хар сувд. Алчуур. Хар. Хар сувд. Чанга. Хар сувд. Юу нэ? Баг нуур. Балруул. Баг нуур. Байшин уул. Баг нуур. Баруул. Баг нуур. Баруу. Португал. Португал. Можохай. Түүдэг гал. Дахиад. Түүдэг гал. Түүдэг гал. Оо галт. Угалт. Биш. Оо галт. Угалт. Оо галт. Оо галт. Арт. Арт. Биш. Арт. 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 Ихэр. Чихэр. Ихэр. Хэр. Ихэр. Эхний нэг оноогоо авсан. Ихэр. Хоёр. Шаацгай. 3. Португал. Яа. Намун цэцэг амар төвшин нар маань 10 үг буюу 10 оноо авах ёстойгоос 3 оноо авсан байгаа. За тэгэхээр дараагийн баг болох Эрхэн бүрэн алтан дуулах хоёр маань гарч ирсэн байгаа. Алтан дуулах таалж эрхэн бүрэн маань таах ёстой байгаа. За ингээд амжилт хүсье. 1 минут 30 секундын хугацаанд 10 үгийг таах ёстой. Цаг явлаа. Монгол. Йоо ямар ч Монгол. Бор. Монгол. Бор. Монгол. Мор. Монгол. Морин. Монгол. Морин хоор. Монгол. 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 Сой. Саандун. Саандун. Амаасаа хөдлөлтөө. Анир. Ариша. Пүүц. Окей. Хөхний даруулга. Надах. Окей. Төв. Мундул. Мөндөр. Окей. Мундул. Окей. 4 оноо авсан. Азрак. Цагаан загас. Бачта яасан. Цагаан загас.
Монгол. Монгол. За цаг дуусаж байна. Монгол. Монгол. Яа. Эрхэм бүрэн алтан дуулах 2 маань 10 оноо авах ёстойгоос 5 оноог авч чадсан байгаа. Хамгийн өндөр оноотойгоор явж байна. За тэгэхээр 5 ононоос дээш буюу одоо танаа баг гэхэд 2 оноотой байгаа тий. Өмнөх 2 оноо. Өмнөх 2 оноон дээрээ дахиад нэмээд за дахиад нэг 6 оноо авчихад 5 юм уу 6 оноо авчихад 6 үг таа гэсэн үг үү? Ялагч болчихж байгаа тий. За ингээд амжилт хүсье. Цаг явлаа. Төмөс. Төмөс. Төмөр. Төмөс. Төмөс. Дам. 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 Навч. Хоёр тоноо авсан. Навч. Цавч. Навч. 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 Улаанбаатар. 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 Цус сорогч. Цус сорогч. Сорогч. Цус сорогч. Цус сорогч. 5 оноо авсан. Сам. 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 Арханга. Арханга. Эрдэнэзүү. Эрдэнэзүү. Эрдэнэ. Эрдэнэзүү. Эрдэнэзүү. Facebook. Facebook. Шарх шүүгээ. Шарх шүүгээ. Шарх шүүгээ. Дуса. Дуса. Гой. Дуса. Хамгийн сүүлийн үе болох финалийн үе эхэлж байна. За тэгэхээр финал дээр 11 оноотойгоор багуудаас ялгараад манай хоёр жүжигчин маань нэгдүгээр байранд орсон байгаа. Тэгэхээр зэрэг хамгийн сүүлийн үе болох 500 мянган төгрөгийн даалгав шинээр орж иж байгаа. Энэ үе бол финал дээр бол Баярагийн гарт 8 аяга байгаа. За 8 аягийнхаа голд нь тус бүрт нь нэг бөмбөгийг хавчуулж өгөх хэрэгтэй байгаа. Тэгэхэд бол та бөмбөгийг ойлгоод шидэж өгнө. Баяраа маань бөмбөө аваад дараагийн аягийг нэмснээр 8 аягийг хөөцөөгээд 1 минутын дотор ялж болох боломжтой. 1 минутаас хэтэрх юм бол 500 мянга төгрөгөөр харьцна шүү дээ. Тогж болохгүй шүү дээ. Тий, тогж болохгүй. За ингээд эхлээд даалгавраа хийсэн байна тий. За ингээд амжилт хүсье. Цаг явлаа. 1 минутын хугацаанд 8 бөмбөгийг хийснээр ялагч болох боломжтой. 500 мянган төгрөг бол бас тийм амархан олдоод байгаа юм биш. Тэгэхээр зэрэг даалгавар маань Өө чалаа яа. хэцүү болох ёстой. 40 секунд болж байна. Үй. 38. Аа. Вау! Зөрөгтэй. 30 секунд үлдсэн байна. Одоо хамгийн сүүлийн бөмбөгийг хамгийн сүүлийн бөмбөгийг хийснээр 8 бөмбөгийг оруулж танаа багт шагналын зүгээс 500 мянган төгрөгийн шагналыг олгож байна. Хэдүүлээ чака хөтөлбөрийн өнөөдрийн дугаар бүгээр өндөрлөж байна. Эх 7 хоногийн энэ цаг мөчтөргээд уулзлаа. Түр баяртай үзэгчтэй. Баяртай. Юу? Үдвчин. Юу ч юм тоглоод. Зүгээр утаа ихс чи үдвчин. Бүр үсэг болчих харагдчих Улаанбаатар. Зүгээр ингээд Улаанбаатар гэдэг.